Самбацхан уу? Надагчуудаа хайрт үгүй. Мэдчилгээ хүргэлт маань үргэлжилсээр ээлжид чин сэтгэлийн мэдчилгээг энэ цаг мөчид 40 жилийн дурсамж дүүрэн уулзалтаа хийж байгаа эрхэм хайртай ангийн хамт олондоо хэмээн хаяглаж Швед улсад суугаа ангийн охин Алмаагүй л бүгд найрамдах Солонгос улсад суугаа ангийн охин энэ баярхан чин сэтгэлийн мэдчилгээг уламжлах гэж байна. Тэр тийг 1977-оос 1985 онд Налай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг Бэмбэж багштай амжилттай төгсөж байсан 8-ын Г ангийн хамт олондоо хэмээн хаягласан маш гоё илгээмжээр баярт мөчийг мөнхөлцгөөе. За самбацхан уу? Баярын мэнд хүргэе. Ямар гоё ярагдж байна. Энэ цаг мөчид нарны гэрэлтэй Налайх нутгийнхаа хоймор сайхан хөндийн нутагт 40 жилийн дурсамжаа мөнхөлж 8-ын Г ангийн хамт олон маш гоё дурсамжийн уулзалтаа хийж байгаа гэдэг торгон мөчийг сонсож та бүхэнд бас их гоё сэтгэлийн илгээмж ирсэн байна. Тэгэхээр би дэргэд суугаа бүсгүйгээс эхлэн өнөөдрийн баярт үйл явдлынхын сэтгэлээс бас хуваалцмаар байна. Арга хэмжээнийхээ талаар надад нэг товч мэдээлэл өгнө ахаа гэж бодож байна. За юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ бид нар одоо 40 жилийн дараа 8 дугаар ангийнхаа 8-ын 2 дугаар оронч төгсөн 40 жилийнхаа уулзтыг хийгээд сургууль айгүй гоё хүлээж авлаа. Бидний хүүхэд насандаа очиод тэгээд яг цөөхөн ч гэсэн хэдүүлээ ирсэн ч гэсэн өнөөдрийг их л гоё л өнгөрөөгөл одоо зураг үзэл эхлээл хоолой захиалсан тэгээ байж байна. Тэглээ яхаа тэгээд манай хамт олон бол 10 жилийн уулзалт 20 жилийн уулзалтан дээр бол очиж исэн. Гэтэ 40 жил гэхээр надад бүр нэг тийм нандин санагдаж байна. Тэгээд та бүхнийг харахаар ямар гоё залуухан сайхан бүсгүйчүүд вэ гэдэл хэлж ихмээр толгой дээрээ хүртэл сарнаан цэцэг ургуулчихсан. Сайхан энэ үдшид нь өнгө нэмэхээр дүүн хөрөлцөн ирээд байна. Өнөөдрийн баярт мөчид нэг биш 2 хүн манай хамт олноор дамжуулж та бүхэнд гоё сэтгэлийн илгээмжийг явуулсан байгаа. Тэгэхээр ангийн хамт олноос нь яг одоо алс хол хүний нутагт ажиллаж амьдарч хэлийн чандаас өнөөдрийн өдрийг догтлон суугаа нэгэн сайхан 2 бүсгүй бидэнтэй холбогдсон. Ингэхдээ бас цаас дүүрэн сэтгэлийн сайхан үгсийг шүлгийн мөртүүдэд шингэн илгээсэн учраас эхлээд хэдүүлээ тэр илгээмжийг задалж унших хэрэгтэй болох нь байна. Хамтдаа сайн сонсвол хинээс ямар учиртай бэлэг ирсэн нь илүү тодорхой болох байхаа гэж бодож байна. 1977-оос 1985 онд Налай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг Бэмбэж багштай төгссөн 8-ын Г ангийн хамт олондоо 40 жилийн он энэ сайхан баярт мөчид алс холын Швед улсад ажиллаж амьдарч байгаа ангийн охин Алмаагүй л бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа ангийн охин энх хоёр нараас нь сэтгэлийн сайхан мэдчилгээг дамжуулж байгаадаа үнэхээр их баяртай байна. Хүүхэд насны гинэн цайлган томоогүй дэврүүн сэтгэлээрээ нэг ангид тохоо нийлүүлэн сууж 8 дугаар ангийг төгсөж байсан цаг мөч бидний сэтгэл зүрхнээс гарахгүй үргэлж нэг ангийнхан гэсэн дурсамж дүүрэн байдгаараа илүү их онцлогтой юм шүү андууд минь. Энэ сайхан өдөр бидэнд үсэг заасан бага ангийн очид багш 8 хүү дунд анги удирдсан багш Бэмбэж нарыгаа дурсан санахад таатай байна. Мөн ангийн хамт олноос хорвоогийн жамаар тэнгэрт одсон ангийн андуудаач мөн хүндэтгэн дурсаж сэтгэл зүрхэндээ гэгэлзэж суунаа. Энэ сайхан өдөр цаг зав гарган хамт олноо гэд ирсэн ангийн андууд болон хамт олондоо мөн тэдгээрийн гэр бүл үр хүүхдүүдэд эрүүл энх хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Наадаж өссөн багын нөхөд минь насаараа бид чинь нэг ангийнхан шүү дээ. Уудам нутагта таран суусан ч учран зулгахын ерөөл байна гэдэг сайхан гэсэн дууны мөрөөдийг санан дурсаж байгааг минь та бүхэн минь хүлээн авна уу? Хэдий 2 найз нь алс хол байгаа ч гэсэн энэ өглөөний наран их л гоё догтлолтой дүүрэн мандсан шүү. Сэтгэл зүрхээрээ та нарынхаа дэргэд байгаа удахгүй та бүхэндээ учран залгано бүгдийг нь чанга тэрэн үнсэй гэсэн байна. За тэгээд
Энэ цаг мөчид энэ олон гоё эрхэм хүмүүсийн бас нэлээд холоос сансан сэтгэл хайр хүндэтгэл шингэсэн гарын бэлгийг бид яг одоо эвлийн үрийн дарга Эрдэнэ хэмээх бүсгүй таныг гардан аваарэ гэж хүсмээр байна. Халуун баяр хүргэе та бүхэнд. Ойхон хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер Энд миний мэдхээр олон сайхан цэцэг шиг охтууд онцгойлон бас нэгэн сайхан хангаа шиг төшигтэй хүү хүрэлцэн ирсэн байгаа юм аа. Тэгээд олоола бүгдээрээ үг хэлхийг хүсвэл цаг минут авчуу байх учраас би онцгойлон бас Эрдэнэ ихчийг энэ цаг мөчид найзуудаа төлөөлж гоё талархал дэвшүүлэх болов гэж бодож байна. Зүүнний өмнө хоёр найздаа маш их баярлалаа. Маш их гинтийн бэлэг байлаа. Сэтгэл догдоод хоёр нүднээс гоожод байна. Миний хоёр найз хэдийгээр хүний нутагт байгаа ч гэсэн үргэл сэтгэл зүрхээрээ бидэнтэйгээ цаг мөч бүр цуг байдаг. Маш их баярлалаа шүү хоёр найздаа. Хайртай шүү. Баярлалаа. Ардын сургуулийн алтан басгыг алхан орж амьдралынхаа дурсамж бүхнийг мөнхүүлсэн алдраа багын дурсамжаараа дүүрэн өнөөдрийн мөчийг мартагдахааргүй сайхан өнгөрүүлцгээрээ сайхан баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа хоёроо. Баярлалаа. Хайртай шүү. Баярлалаа. цагийг хамт уусан